За юунд би бол тэгээд зүгээр ярьж байгаа л тэгэл дасаад л яцсан шүү дээ. Тэгээ би тэгээд дасгасан юм байна да. Гүн ярих яг ярих гэхээр яг ярих хэлэх ухаанаа олохгүй хотод байх юм надад л нэг таалагдаагүй. Тэгээд ер нь хөдөө байхаар ч нэ их тайвшгүй. Маргааш уралдаж гайх болно тий. Маргааш үсээгөө самд яаж уушдаг? Сумд шүү дээ. Энд чи уралдаж нөө дахил идэх зам дээр. Өнгөнд явна тий. Чи битээр учирсан тэр үчиг санаж байна. Тийм ээ. Би энэ хорвоод чамтай л учирсан да. Азтай. Монос цэцгэлийг цагаар би чамтайгаа Харс дулуурхан учирсан Мойл хархан нүдэн чамтайгаа би Учирсан дан азтай Шүний саран Бидик айдислан таалж Учим болзомен Олигримит гайхалтай За би Батнаар сумын 3 дугаар ангийн залуу малчин мөхтөлгөө мөрөд нэдэг юм байна. Батнарын 3 дугаар ангийн залуу малчин Бямдэржин Буманц. Анхуу тэгэл юу штэ. Нэг анги. Анханасаа тэгээ нэг ангид орцсон тэгэл. Баг тэгээ таньдаг л байлаа штэ. За 1-5 доо манайх чинь Бэхот гэдэг ангид. Манай хүн болохоор чинь Амгаа багш, амгалан цэцэгш ангид хийж байгаа. 5-аас 2 анги нийлээд тэр нэг ангид орсон танаас ш. 9-өөсөө гээд 6-аас 9 хүртэл тий. 7-аас 9. 7-аас. Тэгээд би ч та танилгүй байх тий. Энд чи их спортлог хөхөд тэгээ нэг юм болгонд л явж идэг л. За тэгэхээр дурлсан үегээд асуух гэхээр жоохон байсан тий. Жоохон байх. Тухайн бодлол ер нь ямар байв? Нэг рүү захаа бичдэг байсан нэг ямар байсан? Зүгээр л шууд залгаад ярьсан ш. Нэг өдөр юу ягаал. Би чи тэр үед уцсан байсан чинь. Эмээгийн утас дуугараад тэгээ наттай яри гэж ин гэл тэгэл ангийнхаа хөдөлж судлаа хэлээ л дээ. Судлаа хэлээ. Анхандаа би чи мэдгүй хадаа гэхээр өөр тэр үед чинь 9 төгсөд гарсан байсан байхгүй юу? Би хөдөө байсан. Тэгээд манай ангийн өөр нэг хадаа гэдэг идэгсэн. Тэрийг зүгээр залгаж ийн гэж одоод мэдгүй анхандаа хамаагүй яриад сүулдэ идэгсэн чинь өөр нөгөө хатаа нь болоод мөнх эрдэнэ тий мөнх эрдэнэ болоод Анх ер нь нэг яг юунд нь илүү татагдчих дуурсан бэ? За юунд би бол тэгээд зүгээр ярьж байгаа л тэгэл дасаад л яцсан шүү дээ. Тэгээ би тэгээд дасгасан юм байна да. Хоёр маань одоо хөндлөд хэдэн жил болж байгаа юм тий? За 19 онд 2 хүү ах суугаад нэрээ игээд тэгээ одоо 19 онд охин маань төрөөд энэ жил хүү маань төрч байна. За та хоёр маань нэг тодорхойлж хэлнэ үү юу ч хэлэхгүй. Хатаа тий? Хатаа ер нь нэг ийм хүндээ техник юм лээ. Бомзэ. Маалхлаар нэг ийм хүндээ гэж тодорхойлж хэлээд юу ч хэлэхгүй. Нэг. За одоо бомаг явал. За яасаа юу юм бэ ч. Стэ бодож байгаагүй юм бэ? Одоо толгойтой гэлцээд юу ч хэлхий. Тэ ухаалаг. За зөв шийдвэр гаргадаг юм уу? Тэ. Гаргасан шийдвэр алдаа авахгүй л. Ер нь шийдэмгүй ер нь тэгээд аавн гэснээ авчин гэх юм. Ер нь бодож цааснаа шуудгаа аваад шийдэл явчихдаг. Одоо дурсамжтай гэвэл юу ч. Одоо яг тий сургуульд байхдаа их л ноцолтдаг байсан да.
18 онд байна уу? 1 сарын 1-нд битэрч үе ихэж эхлэв. Тэгэл явцсан шүү дээ цаашаа. За тухайн үед за ямар ч байсан тэгээд нэг А болцоход ямар ч байсан нэг миний охин гэж хэлчих мэд чаддгүй юм лээ. Эхэндээ нэг эвлдгүй юм бэлээ. За сүүлдээс тэгээд тасдаг лээ. Зэрэгцсэн юм биш. Нэг 2 сар болж байхдаа л юу яг тусдаа гараад шууд найраа хийсэн. Тэгээ 2 сартай даа. Тэгэл ирдэг очдөг л шүү дээ. Одоо хөдөөнөөс нэг ажиллаа зохицуулаад тэгээд нэг малд явлаа гэвэл тэгээ суманд бумаа дээр очсон л байдаг. Би бас хот руу бас бумаг дагаж бас нэг хэд явсан шүү бас араас нь. Хотод нэг хэсэг байсан. Тэгэл аваад ирсэн дээ. За гоё лээсэн тэгэл бас л. Яг үтээсэн юм л шүү дээ. Тэг арай жоохнороо болцсон болохоор чинь бас тэр үед чинь бас тэгэл. Тэгээ бүх юмыг л зохицуулна гэсэн үг шүү дээ. 19 настай даа. Соёлоо 19 настай. Ямар аав гэж. Сайн. Энэ хүүхдээ ийш тийш айгуу сайн дагуулж явна аавна. Ер нь сайн л гэж боддог. Та ихтэй байвээ. За бас л сайн л шүү дээ. За ямар ч байсан актер тийм загин зодохгүй л. За дураар нь юм уу? Тий. Загинж явал бас л гэдэн штэ. Ширүүлэхээр тэгэл энэ өөдөс гэдгийг л ер нь юу яагаад л гэдэг. Угаасаа тэгээ загин зөрүүд угаасаа олон зөрүүд л болт юм л л дээ. Нэг муудалцаад нэг цаг болох юм уу? Цаг болохгүй штэ. Нэг муудаад нэг рүүгээ нэг муухай хараад л их удлаадаа удлаадаа цагдаа. Тэгэл удахгүй тэгэл нэг юм ясахад инээгээ тэгэл тийм бол нэг актер тийм зан характер л байхгүй. Зүгээр нэг рүүгээ нэг дуугаа болно. Эсвэл дуу гарахгүй болно шүү. Хоёулаа л ер нь дуугаа хураачна гэх юм уу? Тий, тэгэл нэг зөнгөөр аясараа гэх юм. 12 оноос гэдэг маань. 12 жил. 13 юу лээ? 13 жил юм биш үү? Анх нэг 13 жил. Тэгээ яг ханилаад болохоор 6 жил. За явандаа л бодол төрсөн. Эхэндээ чи бас л нэг сургуульд байхад чинь бас л олон хөлтөө ирэхдэг байсан юм чи. Эхэндээ үргэж байхдаа л тэгж бодохгүй шүү дээ. За ингэж байгаа л угаасаа хайж байгадгүй дээ гэд эхэндээ бол нэг тоохгүй юм. Тэгэл явандаа энэ цаг хугацаа яваад ирэхээр л мэдчихэж байгаа юм чинь. Миний хувьд юу анханасаа тэгээд сайн бодож бас сонголтол олон байгаа шүү мэдээж тийм ээ. 19 настай гэдэг маань тэгээд хүүхэд болгонд харагдаж байгаа юм чинь. За тэгээд энэ тэгээд яг л тэгээд шийдээд яасан залгасан шүү дээ би бомараа. Залгаа хийдэг гэж хэлсэн. Залгаа тэгээ хадаа байна гэсэн чинь энэ маань андуурсан юм байл л дээ. Буруу хатааг яриад. Тэгээс нэг хоног гарын ярьж байгаа юм тий. Тэгжээч ойлгоцсон шүү. Тэг мөхөрт нь хийсэн хадаа гэдэг нэрэндээ илүү дуртай тэгээд юм бүртгүүлэх болох дандаа л хатаагаар явж шүү. Одоо охин маань шүү. Охин маань яг төлөвлөөгүй хол охин олдсон тэгээд. Тий, тэрнээс бол яг тэр шууд ингээл найраа хиймийг төлөвлөсөн юм бол байхгүй. Тэгэл охин маань цэрэгт явсан тий. Цэрэгт яваад тэгээ нэг сар болоод ирсэн. Тэгэл ер нь охин маань олдоод тэгэл шууд шийдчихсэн. Айгу хурдан явцсан юм уу гэхгүй юу. Үйл явдал айгу хурдан болол. Жирсүү боллоо гингүүл тэгээ шууд л аав ээжтэй хэлээл тэгэнгүүт л шууд гуйн мөн болоод тэгэл гуугаа тавцсан шүү дээ. Зүүн ихэр анханасаа юу л юм уу та. Санхүү л хэцүүс юм. Санхүү тэгээд малаа л өсгөн гээл ер нь тэгэл аав нь худалдаж аав нь тэгэл дундуураа алдна. Бас алдаа оноотой тэгэл малаа л өсгөх юм биш. 19 оноос шууд хөдөө. Би тэг бас нөгөө хотод нэг хэсэг байцсан болохоор ер нь тэгэл хотод байх юм надад л нэг таалагдаагүй. Тэгээд ер нь хөдөө байхаар чинь их тайвш. Сум руу ороод нэг хэд хонцгоор л ер нь тэгэл хөдөө биш үү хөдөөнөө л хийх. Нэг тайван амар байдаг. Тэг би нөгөө хөдөөл юу амьдрах юм бол гэж боддоо шүү өөрийгөө. Анхнаасаа хөдөө битсэн тий. Өсөөд хөдөө гарцсан. Тий. Одоо анх тавтаагаас морин унсан тэгэл морин тас их дуртай. Тэгэл хөдөө гарсан та. Нэг юу хэцүү нэг юм бол
байгаль цаг өөр юм л. Тий. Тэр үед л хэцүүтэй. Тэг жаргалтай үеиг үлгээл энэ Тэнгэрийн сайхан л явуулдаг. Тэнгэрийн сайханд бол тэгэл гоё шүү дээ. Тэр чигээрэл гоё шүү дээ. Бут наслах юм болоо. Тайван. Тийм стресс. Цаар байхгүй. Ямар мэдрэмж. Тэр нэг л гоё таавараа л хэд шүү дээ. Тэгээд дадаглал сүү цагаан идэгээ тэгэл өөрсдөө борлогоол идчихэж малд салаал. Ер нь та хоёрын нэг өдөр яаж өнгөрөх вэ? За тэгээд өглөө хонь гаргана ороо. Тэгээд за өглөө хонь гаргаад малдаа явж гоод. За тэгээд 100 цаг, дулаан цагт бумаа тэгээд сүү цагаан идэгээ явчихна. Өглөө босоод өднийгээс агаал тэгэл Тэг өвөл цагт бас ялгаа авахгүй. Дээр нь тэгээд юу нэмэгч чинь да. Тэгээд би бас нэг шургуун мургуу гээд ийш тийш явчихна. Тэгээд л өнгөрч шүү дээ. Бумагийн өвөө Монголын авар гадуучин тийм мундаг хүн байдгийг. Бумагийн бас аав талд нь их том бөхчүүд, том цолтой бөхчүүд байдаг. Тэгээ энэ тэр талын удмыг бас хүү гаруулаас сайн хүү гарна гэдэл анх бас тэгж бодож ирсэн суусан да танилцсан тийм. хөдөө амьдрах чинь тэгээд хийв штэ. Одоо хүүхдүүд маань цэвэр агаарт сайхан байна. Тэгээд ааруул цагаан идэгээ идээл чихэр бас баргийг л итгэхгүй штэ. Сүү тараг ааруул ээзгий нэ шар сүүгэн тэр бол бас уу штэ. Тараг шүүгээ тавьчихвал доор нь аяга орой л сууч штэ. Одоо манай битүүсийг тарагж байгаа баруун бая ингээд дунд зүүн гээд одоо яг манай баг бол 3 баянаар их авдагтай. Тий. Одоо манай багийн нэр хүртэл баян гээд. Тий. Ойрын 5 жилдээ одоо ямар ч зөвхөр ямаагаа төлөхгүй өсгөн гэсэн бодолтой байгаа ойрын. Тий. Юм тэгээд хөдөө байгаа болохоор энэ малаа л өсгөн гэж. Ямаагаа ямар ч нэг 4 оронтой тоонд аваачих. Их бодол ойрын хэдэн жил бол байгаа тий. Манай авыг ган болтын болдоотор гээд Нариулсан суманд амьдардаг хүн байдаг. Манай ээжийг Мангасүрэнгийн туяа гээд тий гой сайхан юм ойдолчин. За бас нөгөө талаараа ярих юм бол одоо ширээний шагаа гэж байдаг тий сүүлдийг хөгжиж байгаа. Тэрний улсын 2 удаагийн авраг аймгийн бас хэдэн удаагийн аврах ч ийдгийг. Тэр нь хошоо гэдэг. Аймгийн бас хошоо улсын хошоо аврах тий. Байдгийг. Их сайхан тогттой номлог хүн байдаг та. Манай авийг Даш зэвгийн бямдэрж гэдэг одоо хотод байдаг. Ер нь л хотод байдаг дөө. Тий Батнарын уугуул гэдэг одоо хотын харьяалтай. Тий одоо хотын суугуул. Хотын суугуул ер нь л хотод байдаг. Тэгээ ээж маань болохоор Фонцог садмын нэргүй гэдэг одоо энэ Батнарын сумда байдаг. Амьдардаг. Бага та. Хөдөө амьдрах нь гоё штэ. Оновчтой. Ер нь хөдөө амьдрий гэж бодож ивэл ер нь шууд шийдээд л гарсан дээр гэж бодож байна. Тэгээ хөдөө чинь бас л байгаллаас нь ахуулаад л гоё штэ. Өглөө 5 цагт босгоод л тэгэл тэр нар энэ тэр мандаж гарч ирж байгаа. Ороо жаргаж байгаа энэ тэр гоё. Өглөө тэгэл үнэ малаас саачаад сүү цагаан идэгээ борлохчоод тэгээ нэг сайхан тайван байх нь л ер нь гоё доо. Чиптээр очирсан тэр үчиг санаж байна. Тийм ээ. Би энэ хорвоод чамтай л учирсан да. Азтай. Монос цэцгэлийг цагаар би чамтайгаа хар тулгархан учирсан мойл хархан нүдэн чамтайгаа би учирсан дан азтай шүний сараа